Сайн байцгаана уу? Астротол байна. Энэ бичлэгээр хонь, үхэр болон эхрийн ордныхны хувьд 4-р сар ямархуу сар болох вэ гэдэг талаар ярихаар бэлтгэсэн. За хэрвээ энэ бичлэг дээр таны орд байхгүй байх юм бол дараагийн бичлэгүүдээр нь орох тул сувагтаа subscribe дарж нэгтгэхээ мартаоцай. За 4-р сарын ерөнхий зурхай гэсэн бичлэг орсон байгаа. Та хэд маань тэрийг орж үзэх юм бол он сар өдөртөөгөө юу тохиолдох талаар илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа шүү. Тэрийг өөрийн мандалт нар сар ордны хамтаар үзснээрээ одоо энэ сар танд юу тохиолдох талаар илүү оновчтой ойлгомжтой мэдээлэл авах боломжтой. Та хэрвээ өөрийн мандалд ордоо мэдгүй байх юм бол мандалд ордоо гаргах заавар бичлэгийг энэ баруун дээд бууланд орууллаа. За ингээд хоньны ордны 4-р сарын зурхай руу орцгоё. Хоньны мандалт нар сар. За хоньны ордныхны хувьд энэ сар нь та хийдэд маш ийм үйл явдал одоо өрнөл ихтэй сар болж байгаа болов уу гэж бодож байна. За энэ сар болохоор та хэдийн одоо 1-р гэр дээр буюу хинбэ гэдгийг та хэдийн маань илэрхийлж байдаг. Та хэдийн чиглэл өөртөө итгэх итгэл гадаад төртөрөх бүх зүйлийг илэрхийлж байдаг гэр дээр нь гаригууд ерөнхийдөө бол цуглараад маш одоо хоорондоо холбоос үүсгэж байгаа учраас маш их зүйл тохиолдох болно. За энэ сарын эхэнд та хэдийн 7-р гэр дээр буюу хосын харилцааныг бусадтай харилцах харилцааны гэр дээр тэргэл сар буюу бүтэн сар гарч байгаа. За ингэснээрээ сарын төгсгөл хэсэгт болохоор та хэдийн мөнгө хөрөнгө болон харилцааны гэрүүд идэвхжиж өгч байна. За тэгэхээр 4-р сарын эхэнд та хэдийн 7-р гэр дээр тэргэл сар гарч байгаа буюу энэ хосын харилцаа үйлчлүүлэгчд болон та хин нэгэндээ зөвхөн одоо нэг нэгээрээ хоорондоо харилцах харилцааг илэрхийлж өгч идэг гэр байгаа. За энэ магадгүй бизнесийн харилцаа, найз нөхдийн харилцаа, гэр бүлийн харилцаа зэрэг хүртэл байх боломжтой. За эдгээр харилцаануудын хувьд ямар нэгэн зүйл одоо ийм эргэтгэж бус тэнцвэртэй бус болчихсон байсан бол та энийг энэ үеэр хамгийн ажиглах боломжтой болж эхэлнэ. За ингэснээрээ магадгүй нөгөө хүнээсээ авах гэхээсээ илүү өгөөд байсан. За тэр нь магадгүй бие махбодын хувьд, эд хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд, сэтгэлийн хувьд юуж байсан байж болно. За магадгүй одоо юу гэдэг нөгөө хүнтэй танаас хит их одоо өндөр хүлээлттэй байсан үгүй бол та өндөр хүлээлттэй байсан гэдэг ч юм уу. За нөгөө талаараа таны одоо энэ харилцаа маань ямар нэг байдлаар таны эрч хүч энергийг сороод байсан байна гэдгийг хүртэл ажиглах боломжтой. За сугар гараг маань та хэдийн маань 2-р гэр болон мөнгө хөрөнгөний гэр бөгөөд 7-р гэр болох одоо харилцаа холбооны гэрийг аль хэдийг нь удирдах өгч идэг учраас маш энгийн үгээр та би ерөнхийдөө одоо энэ харилцаанда тодорхой хангалттай хэмжээгээр үнэлэгдэж чадж гинүү намайг хүндэлж гинүү. За тэгээд би одоо сэтгэл 100% хөрөнгө мөнгөний хувьд, бие махбодын хувьд нөгөө хүндээ илүү өгөөд байна уу? За тэгээд аавна гэж бодож байгаа одоо хүсэж байгаа зүйлээсээ илүү магадгүй бага зүйлд одоо сэтгэл ханаад байна уу гэдгийг ажиглах боломжтой. За тэгэхээр бодит амьдрал дээр магадгүй одоо энэ хосын харилцааныхаа тэнцвэртэй бус байгаа анзаарсан зүйлийнхаа талаар ярих. За тэгээд аль талаасаа нөгөө хангалттай хүчин чармаалттай эргэтгэж байх түүнээс гадна хэл хязгаар тогтоох хосын харилцаан дээр мөнгөтэй холбоотой яриануудыг одоо дуртагаас зайлсхийгээд байсан бол ярих. За түүнээс гадна ямар нэг байдлаар таны амар амгалан тайван байдлыг хэн нэгэн алдагдуулаад та түүнийг нь төвчөөд байсан бол одоо түүнийг хүлээн зөвшөөрөөд бусдаа илэх нөгөө хүнтэйгээ одоо ярилцаж ойлголцох тийм энергитэй өдөр буюу одоо эхлэл тавигдсан байна. За гэхдээ энэ сарынхаа эхэнд ямар нэг байдлаар эдгээр зүйлсийг ярьсан байсан ч гэсэн олон түмний нүдэн дээр гэхээсээ илүү одоо нууцгаа хоорондоо яриа шидэд өнгөрөх. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийнхөө одоо мэдрэмжүүдийг илүү боловсруулах. За тэгээд реакц үзүүлэх гэхээсээ илүү ямар нэг байдлаар хойш алхам аваад бүх зүйлийг одоо анзаарах хэрэгтэй буюу тийм одоо энергитэй байна. За сарын дунд үеэс гэх юм бол бүх зүйл илүү эрчимжиж өгөх болно. Яагаад гэх юм бол ангараг болон бод гаригууд маань хоньны ордонд орж ирж байгаа. За түүнээс гадна хоньны ордонд чин сар гарахаас гадна нартай керон буюу шархалцсан ангаагч гэж нэрлэгддэг одоо энэ дагуул гэж хэлж болох үс гариг манд холбогдож өгж байгаа. Ангараг бод болон санжир 3 гариг маань гуруула та хэдийн 1-р гэр дээр холбогдож өгснөөрөө та хэд одоо хувь хүний хувьд энерги за гадаад төр өөртөө итгэл амьдралын чиглэл болон одоо өөрийнхөө эрч хүч мэдлийн хувьд бүхэлдээ бүх зүйлийг одоо оронгоор нь эргүүл шинжлэх боломжтой үерж ийн гэсэн үг. За ингэснээрээ та хэд магадгүй цаанаасаа тайван бус илүү эрч хүчтэй илүү одоо төвчээргүй илүү шулуун шудраг байх болов уу гэж бодож байна. За тэгэхээр магадгүй та өөрийнхөө зуршлыг одоо
удаан хугацаанд одоо хийдэг байсан дадал зуршлуудыг өөрчлөх, гадаад руу өөрчлөлмөр санагдах, өдөр тутмын хэмнэлээ шинжилмээр санагдах ч юм уу тий. Түүнээс гадна магадгүй бусдад тавьдаг байсан хил хязгаар танд хангалтгүй санагдсан бол тэрийг одоо шинжлэх ийм л юм одоо хүлээн зөвшөөрнө энэс илүү би төвчгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хандах. За магадгүй удирдах манлайлах тал дээр та одоо илүү хой суугаад байдаг байсан бол удирдлагыг өөрийнхөө гарт авахар одоо санаачлах гэдэг ч юм уу. За амьдралдаа юу ч чухалчилдаг вэ гэдэг талаараа эргцүүлэн бодох. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүс тантай ямархуу байдлаар харьцахыг зөвшөөрөх вэ гэдэгт өөрчлөлтүүд орох боломжтой болов гэж бодож байна. Гэвч эдгээртэй холбоотойгоор 70 гаруй хоньны ордон дээр байгаа хിവэрэ байгаа тул ямар нэг зүйл эхлэмээр санагдсан ч гэсэн таны одоо нөгөө хэсэг илүү юм ядарсан, цуцсан, сэтгэл зүйн хувьд дарамт чахалтанд орчихсон юм шиг мэдрэмж авах боломжтой. Тэгэхээр магадгүй нэг өдөр нь та илүү ирч хүчтэй зоримог ийм л юм хийнэ, тийм ээ гэсэн мэдрэмжтэй байтал нөгөө өдөр нь буцаад одоо эргэлцдэг, төөрөлцдөг, ман дунд орчихсон, ирч хүчгүй ядарсан болдог ч юм уу. Иймэрхүү байдлаар ээлжлэх боломжтой харагдаж байна. За магадгүй ямар нэг байдлаар та өөрийгөө одоо хойшин тавиад байдаг бусдыг одоо илүүд үзээд чухалчлаад амьдралдаа өөртөө анхаарал хандлагаа багасгачихсан байсан бол одоо өөртөө анхаарахад маш тохиромжтой цаг ирж гин гэж хоньны ордныхондоо зөвлөмөр байна. За түүнээс гадна сарын дунд үеэр та хэдийн гэрд нэгдүгээр гэр дээр буюу одоо та хэдийн дүр төрх юм бэ гэдгийг илэрхийлж байдаг гэр дээр шинэ сар гарч байгаа учраас энэ нь ерөнхийдөө бол одоо бүх зүйлийн хувьд та хэдийн хувьд энергийн шинжилэл болж өгж байгаа сар байгаа болов уу гэж бодож байна. За маш олон хоньны ордныхны маань төрсөн өдөр бас энэ хугацаагаар болох учраас та хэдий төрсөн өдрийн минь төргий. За энэхүү сарын дунд үе маань ерөнхийдөө нөгөө түрүү хэлсэнчлэн бод ангараг болон санчир гараг гуруулаа уулзаж байгаа учраас та хэд магадгүй өөрийгөө шинжилгээд илүү догтлсон сэтгэл хөдлөл өндөртэй заримдаа бас гэхдээ одоо илүү хүнд мэдрэмжүүд ч гэсэн дагалдах болов гэж харж байна. За тэгэхээр сарын төгсгөл үед болохоор энэхүү бүх энерги маань хөрөн мөнгө үн цэн болон таны оюун ухаан бодол санаа руу шилжихээр байна. Сугар гараг болон Юранус буюу Тэнгэрийн ван гаригууд маань та хэдийн 2 дугаар гэрийг төвчүүлэн хоорондоо холбоос үүснийхаа дараагаар аль аль нь 3 дугаар гэр буюу оюун ухаан бодол санааг илэрхийлдэг гэр рүү шилжих төлөвтэй байна. Ингэснээрээ та хэдэд ямар нэг байдлаар өөрийнхөө одоо нөгөө орлого хөрөнгө мөнгө за тэгээ зарлага гаргах өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэгтэй холбоотой ийм гинтийн одоо өөрчлөлтүүд илэрх боломжтой байна. Тэгээ түүнийхээ дараагаар хэдхэн хоногийн дараахан магадгүй ямар нэг байдлаар ярих одоо контент бүтээх өөрийгөө одоо маркетинг хийх ч юм уу завгүй бол богино хугацааны аялал төлөвлөгөө бичих заастай холбоотой зүйлс сурах болон бусадтай ярьдаг боддог байдалтай нь өөрчлөлт орох болов. За энэ юу гэсэн үг гэх юм бол та магадгүй ямар нэг байдлаар одоо хөрөнгө мөнгө олдог арга барилаа өөрчлөлмөр санагдах магадгүй одоо үйлчлэгээ үзүүлдэг байлаа гэж бодоход өөрийнхөө үнийг өөрчлөлмөр санагдах. За түүнээс гадна өөрийнхөө дуу хоолойг хэрхэн ашигладаг вэ? Бусадтай одоо харьцахдаа ямархуу байдлаар ярьдаг вэ гэдгийг хүртэл шинжилмээр санагдах боломжтой байна. За тэгэхээр энэ үеэр магадгүй та хэд гинтийн одоо худалдаа авалт хийх үг бол зарлага гаргах. За түүнээс гадна мөнгөтэй холбоотой юм гинтийн ухаарлуудад хүрэх, өөрийнхөө үнэлэх, үнэлэмж болоо одоо үн цэнтэй гэж боддог зүйлсийнхаа талаар үзэл бодлоо өөрчлөх. За түүнээс гадна маш одоо ийм хүчтэй танд ухаарлал авчрахуйц хүмүүстэй яриануудыг өрнүүлэх. За бизнес хийдэг хүмүүстэй гэх юм бол бизнесийн шинэ санаа бөгөөд одоо шинэ контентийг санаанууд төрж ирэх. За илүү одоо зоримог хүчтэй өөрийгөө нуулгүй илэн талангүй ярмаар санагдах ирч хүч орж ирэхээс гадна ямар нэг байдлаар танд одоо гинтийн мэдээ орж ирээд тэр мэдээ нь болохоор таны гаргачихсан байсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах боломжтой болов уу гэж харж байна. За тэгэхээр хоньны ордныхан маань энэ сарда өөрийгөө нэгдүгээр тавьд өөртөө анхаарах. За түүнээс гадна ямар нэг байдлаар таны одоо эрч хүч энергийг сордог байсан харилцаанаас за авах үгүй бол тэрийг одоо бодит байдлаар хараад үнэтэйг нь нуурдуулах, шаардлагатай бол одоо хил хязгааруудыг илүү тогтоох. За тийм унгуудлаа танд одоо шаардлагатай байсан энерги гадаад өрх бүх зүйлээ шинжлэх. За түүнээс гадна ямар нэг байдлаар сэтгэл хөдлөлтөө автсан бус эсэргээрээ одоо ингэж илүү тууштай байх одоо танаас сахилга бат шаардсан зүйлст илүү анхаарлаа төвлөрүүлэх. Өөрийн бие болон энергийг маш үн цэнтэй гэж үзээд тэрэндээ одоо анхаарал хандуулах. Мөнгө болон өөрөө одоо үнэлэх үнэлэмжтэй холбоотой
сонголтууд чиглэлүүд дээр илүү одоо ухаалаг сонголтууд гаргах. За тэгээд төгсгөлд нь ерөнхийдөө бол одоо өөрийнхөө дуу хоолойг юунд ашигладаг вэ гэдэгтээ одоо илүү бодлоготой хандахад маш таатай сар болж өгч байна. За энэ сар харин юунд илүү анхаарах ёстой вэ гэх юм бол ямар нэг байдлаар одоо шийдвэр гаргахдаа ядарчихсан үгүй бол одоо хүлээхээс залхснаасаа үүдэлтэйгээр яарч шийдвэр гаргахаас зайлсхийгээрээ за түүнээс гадна бухимдсан үгүй бол уурлан цуцсан зэрэгээс үүдэлтэйгээр огцом одоо хариу урвал реакц гаргахтаа мөн анхаараарай. Хит олон зүйл нэг дор эхлүүлэх гэж битгий хичээгээрээ биетэн ядарсан байвал заавал өөртөө амралт олгоорой. За бусадтай харилцаа дээр магадгүй хит их өөрийгөө золиод үгүй бол үнэлэмжээ бууруулад байсан бол тэгэхээр зогсоохоос гадна царын төгсгөл хэсэгт ямар нэг байдлаар бодлогогүй зүйл хэлж ярихаас болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. За илүү он сартай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 4-р сарын ерөнхий бичлэгийг маань үзээрэй. Үхрийн орд, үхрийн мандалд нар сар. За үхрийн ордныхны хувьд энэхүү 4-р сар нь та эдийн ерөнхийдөө бол бодсноос нь илүү дотгошоо чиглэсэн одоо сар болж үргэлжилсэн хэвээр байх болов гэж харж байна. За хэдийн магадгүй таны амьдрал одоо ийм завгүй өрнөл ихтэй байгаа ч гэсэн бүх гаригууд нь та хэдийн 12 дугаар гэр дээр буюу одоо төгсгөл өөрийгөө ангаах, амрах за тэгээд нууц стресс одоо таны одоо даалт байдаг сэтгэл хөдлөлүүд даалт ухамсар зэргийг илэрхийлж байдаг гэрүүд дээр байрлалцсан байгаа учраас магадгүй дараагийн амьдралын тань одоо бүлэг эхлэхээс өмнө тавьж явуулах ёстой зүйлс тань юу байна гэдгийг эргцүүлж харахад илүү таатай сар болж гэнэ үү гэж харж байна. За тэгээд сарын төгсгөл үед болохоор та хэдийн 1 болон 2 дугаар гэр дээр буюу та хэдэд илүү эрч хүч энерги орж ирэхээс гадна хөрөн мөнгөтэй холбоотой зүйлс дээр хөдөлгөөн шилжилт орж ирэх болно. За тэгэхээр сарын ихэнх үед гэх юм бол та хэдийн 6 дугаар гэр дээр буюу одоо ажил өдөр тутмын орчин нөхцөл байдал дадал зуршил эрүүл мэнд зуршлууд үүрэг хариуцлагууд болоо одоо өдөр тутмын дарамт шахалтыг илэрхийлж байдаг гэр дээр нь тэргэл сар буюу одоо бүтэн сар гарч байна. За ингэснээрээ ерөнхийдөө бол та хэдийн өдөр тутмын амьдралд юу болж бүтэхгүй байгаа гэдэг нь энэ үед маш тод томрон болох болов гэж бодож байна. За тэр нь магадгүй таны одоо ажил өдөр тутмын хуваар за түүнээс гадна ажлын ачаалал дарамт, таны нойр, таны бие, таны одоо стрессийн түвшин магадгүй бүтээлч байдал зэрэг тань алдагдсан байгаа. За үгүй бол магадгүй хамт ажилладаг хүмүүс үгүй бол ажлын орчин нөхцөлтэй таны энергийг ховсороо чавхаад байгаа бол та хэдэд энэ илүү тод томрон болж гарч ирэх болдоо. За магадгүй та хэд хит их ажилд ядраад цуцчихсан, burnout-д орчихсон буюу одоо энерги ховс оруулчихсан. Дахиж одоо ингээд энээс цааш амьдрч чадахгүй юм шиг мэдрэмжтэй байсан бол энэ тэргэл сар маань энэ бүх зүйлийг тань тодруулж өгнө. За сугар гараг маань та хэдийн 1-р гэр болон 6-р гэрийг удирдах байдаг учраас энэ сар ерөнхийдөө бол ямар нэг байдлаар хит их ачааллаа тэрийг одоо тоохгүй яваад байсан бол ядаргаа стресстэй бодит байдлаар бүр амьдралтай зовир болж гарч ирэх үе. За түүнээс гадна түрүү хэлсэнчлэн ажлын орчин нөхцөл дээр хүнд нэгэн таны одоо энергийг сороод байсан бол хин үгүй бол бүр яг юу вэ гэдгийг нь та бүр илүү оновчтой харж чадах болов. За түүнээс гадна ажлын одоо ачаалал үүрэг хариуцлагын хувьд илүү дарамт орж ирэх. Түүнээс гадна өөрийнхөө одоо хуваарьт өөрчлөлт оруулаад илүү энгийн болгомоор зэгцэлмээр бүх зүйлийг одоо амарчилмаар санагдах боломжтой. За тэгээд сарын дунд үе гэх юм бол ерөнхийдөө бол одоо энэ сар тохиолдох хамгийн их зүйл танд энэ одоо үе мөчөд өрнөх болно. За бүх зүйл ерөнхийдөө бол 12 дугаар гэр дээр нь болж байгаа учраас бүх зүйл одоо ингээд бусдын нүднээс далдуур буюу одоо хөшигний цаана гэж хэлж болох уу сэтгэл хөдлөлийн тань хувьд оюухан бодол санаа сүнслэг байдлын хувьд за тэгээд магадгүй хувийн амьдралтай холбоотой зүйлс болох боломжтой. За ангараг бод гаригууд таны 12 дугаар гэр дээр ороод за түүнээс гадна нар Киронтой тэнд холбогдохоос гадна шин сар тохиогоод ангараг бод гаригууд мань бүгдээрээ одоо энэ санчиртай холбогдож өгч байгаа. Ингэснээрээ та хэд одоо өөрөөхөө одоо оюухан бодол санаа бие махбод далд ухамсарын хувьд өөртөө ерөнхийдөө бол цэвэрлэх одоо детокс хийх шаардлагатай болж байгаагаас ялгаагүй санагдаж байна. Ингэснээрээ та хэд магадгүй илүү их унтах завгүй бол өөрөө одоо ууралчихсан хэрнээ тэрийгээ одоо ямар нэг байдлаар дараад өнгөрөөчихсөн байсан. За тэгээд тэр уур тань хуримтлагцаар байгаад юу болсон байгаа гэдгийг анзаарах. Илүү ганцаараа баймаар санагдах. За түүнээс гадна одоо хит дуу шуугантай чимээтэй
чанга ярьдаг хүмүүсээс илүү холдмоор байх. За өөрөөр хэлбэл түүнээс гадна таны амьдрал ямар нэг зүйлс дуусгар болж байгаа бол тэр одоо дуусгар болж байгаа зүйлстэйгээ одоо илүү боловсруулж ажиллах. За түүнээс гадна найдас ямар нэг байдлаар уй гашуу ч юм уу ядарсан цуцсан өөрийгөө одоо өмүүлдэг зүй тогтолцоод байсан бол тэднэртэйгээ нүүр тулах. За түүнээс гадна цаана дараагаар нь одоо өөрийгөө өөрчлөх, шинжлэх үе шатанда бэлдэж байгаа үе болж байгаа болов гэж харж байна. За ямар нэг байдлаар та одоо асуудлуудаа хойшин тавиад мэдрэмжүүдээ татагшин дараад байсан бол одоо энэ бүх зүйл буцаад идэ буглаа мэт гарч ирээд заавал таныг одоо эдгээртээ нүүр тулахыг шаардах байна. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар өөрөө өөртөөгөө ажиллаагүй дотоод ертөнцтэйгээ оюухан бодол санаа танд юу болоод байгаа зэргийг одоо ажиллахгүй бүх зүйлийг одоо дараад хойш тавиад байсан байх тусмаа энэ сар танд хэцүү энэ сарын энэ үе илүү хэцүү тусах боломжтой харагдаж байна. Ангараг гараг маань та эдийн 7 дугаар гэр буюу хосын харилцааны гэр, бусдад харьцах харилцааны гэр, түүнээс гадна 12 дугаар гэр буюу одоо далд хумсар одоо бүх түрүүний хэлсэн зүйлсийг илэрхийлж байдаг гэртэй холбоотой байгаа учраас ямар нэг байдлаар танд одоо таныг зовоосон зүйл байсан ч гэсэн та шууд ерөнхийдөө бол ярихаас зайлсхийх боломжтой буюу энийгээ илүү нөгөө нэг дотроо хураагаад байсан, гомдоод байсан, бухимдаад байсан гэдгээ анзаарах боломжийг танд олгоно. За ханы ордонд шинэ сар гарч байгаа нь ерөнхийдөө бол таны одоо амьдралын энэ бүлэг дуусгар болж байгаа буюу нэг ясандаа одоо дараагийн бүлэгийн эхлэл энэ бүлгийн төгсгөл болж байгаа гэдгийг тань одоо илтгэж өгсөн үйл явдлууд болох болов. Ингэснээрээ энэ үед та хэд магадгүй одоо тавьж явуулах, өөрийгөө ангаах, за уушлаг хүмүүс байсан бол уучлах, за ямар нэг байдлаар бясалгал хийдэг бол хийх, түүнээс гадна одоо залбирал өгүүлэх гэдэг ч юм уу тий. Түүнээс гадна одоо өөрийнхөө бодлуудыг цэцлэхийн тулд одоо тэмдэглэл хөтлөх, ганцаараа байх, амрах, за тэгээд бусдад хэллэхээс гэхээсээ илүү одоо чимээгүй хүн сонголт шийдвэрүүдийг харах бүх зүйлийг эргцүүлэхэд илүү таатай үе болж өгч байна. За өвхрийн ордны 4-р сарын төгсгөлөөр төрсэн өвхрүүдтэй бас төрсөн өдрийн мэнд хүргэе. За тэгээд энэ сарынхаа төгсгөл хэсгээр буюу 4-р сарын төгсгөл хэсгээр бүх зүйл одоо таны одоо орд гараглуу баг багаар шилжиж эхлэх тул санаа битгий заавараа, битгий санаагаар сэтгэл санаагаар унаарай. За энэ үед болохоор сугар болон тэнгэрийн хон гаргуу та эдийн 1-р гэр дээр холбогдсныхоо дараахан энэ хоёр тус тусдаа одоо таны 2-р гэрлүү шилжиж байгаа. Ингэснээр бүх зүйл одоо илүү идэвхжиж эхэлнэ. Сүүлийн 7 жилийн хугацаанд та эдийн амьдралд одоо ямар нэгэн ийм гинтийн өөрчлөлтүүд, чилжилтүүд, доторгүй байдлыг авчирч байсан Уранус буюу тэнгэрийн хон гараг маань одоо та эдийн 2-р гэр буюу хөрөнгө мөнгө санхүүгийн гэрлүү шилжиж ороод та эдийн одоо амьдралыг ямар нэг байдлаар өмүүлээд боснуулаад хэцүү болгоод тайван бус болгоод байсан бол тэр маань одоо арилж ангижирч өгч байна гэсэн үг. За түрүү хэлсэнчлэн сугар гараг одоо 2-р гэр дээр нь орсноор та өөрийнхөө гадаад төр төрхийг өөрчлөмөр санагдах, та юу чухалчилдаг вэ гэдгийг дахин одоо эргцүүлэн бодох, за түүнээс гадна бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаа гэдгийг шинжлэх боломжтой. За сарын эхэнд байсан ядарсан, цуцсан бүх зүйлээс залхсан байсан өхрүүд маань одоо сарын төгсгөл хэсэгт өөрсдийнхөө илүү эрч хүч энергийг олж авснараа 5 дугаар сарыг хугатнаа. За сарын төгсгөл хэсэг түрүү хэлсэнчлэн сугар болон тэнгэрийн хон гаргууд маань та эдийн 2-р гэр дээр орж байгаа учраас та хэд ямар нэг байдлаар одоо өөрийнхөө гадаад төр төрх загварыг өөрчлөх, за илүү юм зоримог өөр зүйлс хийхийг хүсэх, за түүнээс гадна мөнгөтэй холбоотой гинтийн өөрчлөлтүүд орж ирэх магадгүй, шинэ орлого олох их усэр санаанууд гарч ирэхээс гадна та одоо юу үнэлдэг вэ, юу танд чухал байдаг вэ гэдэг талаараа эргцүүлэн бодоод тэдгээртэй холбоотой одоо юм огцом шинэ ухаарлууд эрхийг үүсгэх хэрэггүй байна. За тэгээд үүнээс гадна ерөнхийдөө бол таны одоо хувийн хэрэгцээ юу хүсэж байгаа вэ гэдэг нь болохоор таны одоо ажлын орчин нөхцөл дарамт шахалт болон бусдын одоо нөгөө хүлээлттэй холбоотой зөрчилтэй байгаа учраас та ямар нэг байдлаар бусдын хүлээлтэнд одоо нийцүүлж амьдрахаа болоод өөрийнхөө байх шийдвэр гаргах магадaltaй байна. За тэгэхээр энэ сар юу хийвэл илүү таатай вэ гэх юм бол ямар нэг байдлаар таны оюухан бодсноо танд юу хэлэх гээд байна вэ гэдгийг илүү одоо анзаарч харахын тулд бүх зүйлийг удаашруулах, өөрийнхөө хуваар болон одоо өдөр тутмын дадал зуршилт одоо хэрэгтэй хэрэггүй зүйлс юу байна гэдэг байдлаар шүүмжлээд бүх зүйлийг илүү энгийн болгох.
За ганцаараа баймаар байгаа бол ганцаараа байх цагаа өөртөө заавал зарцуулж өгөөрэй гэж хэлмээр байна. За түүнээс гадна амьдралтай дуусгар болж байгаа зүйл юу байгаа вэ гэдгийг анхаарч хараад за тэгээд тэрийг илүү процесс хийх боловсруулахад таатай байна. За түрүүн хэлсэнчлэн ганцаараа байхаас гадна амьдралынхаа дараагийн нөгөө бүлэгт бэлтэж байгаа учраас өөртөө шаардлагатай амралтыг өөрөөсөө битгий харамлаарай. За сарын төгсгөл хэсэгт ерөнхийдөө бол мөнгө болон амар амгалан тайван байдал, доктортой байдлаа илтгэх зүйлстэй холбоотой бүх зүйлийг төлөвлөхөд илүү таатай үе болж өгч байна. Үнхрийн ордныхондоо юу хийхээ сэргийлэх вэ гэж төлөвлөхөө гэх юм бол ямар нэг байдлаар ядарчихсан цуцчихсан байгаад гүрийхээс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд нойр хоолоо хасах, стресс ч гэсэн байгаа тоохгүй байх, бүх зүйл дарамттай юм шиг байхад тэр бүхнийг тоохгүй байх. За түүнээс гадна уураа хуримтлуулчихсан байгаад байгаа мөртлөөсөө гаргаж илэрхийлэхгүй байхаас болгоомжлоорой гэж хэлмээр байна. За ядарчихсан цуцчихсан байгаад байгаа учраас юу гэдэг нь тэрийг хурдан дуусгар болгомоор санагснасаа үүдэлтэйгээр томоохон чухал шийдвэрүүдийг битгий гаргаарай. За ганцаараа өөртөө байгаа цаг зарцуулаад амралт олгосныгоо өөрийгөө бүтлгүүд чинь гэж бас битгий бодорой. За түүнээс гадна сарын төгсгөл хэсгээр ямар нэг байдлаар өөртөө илүү амралт олгох өгөөднээс хэд их мөнгө үрхээс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. Он сартай мөн өдөр тутамдаа юу болох, юунд анхаарах, гаригуудын хөдөлгөөн болон биднэрт хэрхэн нөлөөлөх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа бол 4-р сарын ерөнхий 6 гэсэн бичлэгийг орж үзэхээ мартаоцай. Ихрийн орд, ихрийн мандалт, нар сар. За ихрийн ордныхны хувьд 4-р сар нь ерөнхийдөө л ирээдүйн зорилго чиглэл, нийгмийн өөрчлөлтүүд болон хувь хүнийхээ хувьд өөрийгөө шинжлэх сар болж өгч байна. За ингэснээрээ сарын ихэнд та хэд магадгүй хайр дурлал, баяр баясгал, бүтээлч байдал, за өөрийгөө сэтгэлийг илэрхийлэх илэрхийлэмж зэрэгдээ хараад сарын дунд үеэс болохоор ямар нэг байдлаар бүх зүйл таны хүрээлэл, найз нөхдийн байдал болоо ирээдүйн төлөвлөгөөрөө тань шилжиж өгөх болно. Сарын төгсгөл хэсэгт бүх зүйл нь 12 дугаар гэр бөгөөд 1-р гэрлүүн шилжиж өгснөөрөө илүү хувийн шин чанартай бөгөөд таны дүр төрх зан чанар өөрчлөгдөж байгааг илтгэхээр байна. За тэгэхээр сарын ихэнх үед болохоор та хэдийн 5 дугаар гэр дээр буюу хайр дурлал романс, бүтээлч байдал, үр хүүхдүүд, амьдралаас авах аз жаргал, таашаал зэргийг илэрхийлэх гэр дээр тэргэл сар буюу бүтэн сар гарч өгч байна. Ингэснээрээ та хэд магадгүй хайр дурлалтай холбоотой болцох, за бүтээлч ажил бусдад хэрхэн харагдаж байгаа юу таныг аз жаргалтай болгодог, таны амьдралаас мэдрэх аз жаргалтай холбоотой бүх зүйлс төр ийм сэтгэл хөдлөл өндөртэй байх болов гэж бодож байна. Ингэснээрээ магадгүй та хэрвээ ажилдаа төвлөрөөд ингээд зүрх сэтгэлээ сонсгоо мартчихсан байсан бол энэ танд илүү хүчтэй нөлөөлөх болов уу. За тэгэхээр бүтээлч байдлын хувьд та ямар нэг байдлаар хоббигоо анзаарахгүй байх, тоохгүй байгаадсан бол тэрийг бүр хиймээр санагдаад цаанаасаа байж ядсан төсвөр төвчээр тань алдагдтал танд нөлөөлөх болов гэж бодож байна. За түүнээс гадна та ямар нэг байдлаар магадгүй амьдралдаа илүү гоё таашаалтай зүйлүүд хийх, өөртөө илүү бусдаас анхаарал татмаар байсан, өөрийгөө илүү илэрхийлмээр байсан, илүү зугаатай бөгөөд сэтгэл зүйн хувьд үнэнч баймаар байсан бол тэдгээрийг тань хийхэд илүү таатай үе болж өгөх болно. За бод гараг маань та хэдийн 1-р гэр бөгөөд 4-р гэрийг аль алиг нь удирдах өгч байдаг учраас таны өөрийгөө үнэлэх, үнэлэмж хэмбэ гэдэг бөгөөд таны сэтгэл зүйн суур, гэр бүл, гэр оронтой холбоотой өөрчлөлтүүд ирж байна. Энэ нь юу болох вэ гэх юм бол та магадгүй хосын харилцаанд ороход болцоход илүү ийм тодорхой нөхцөл байдлыг хүсэх болно. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд хүүхдүүдтэйгээ холбоотой ийм сэтгэлтэй хүрсэн ийм гүн гүнзгий нандин мөчүүдийг үүсгэх боломжтой байна. За тэгээд амьдралдаа ямар нэг байдлаар өөртөө зугаа цэнгэлтэй баяр баясгалтай байх зүйлсийг хойшин татаад байсан бол тэдгээрийг амьдралтаа оруулж ирэх ёстой хэр чухал вэ гэдгийг анзаарах боломжтой байгаа тийм. За түүнээс гадна мөнгө, ажил болон гэр бүлтэй холбоотой ийм чухал харилцаа яриануудыг өрнүүлснээрээ бүх зүйлийг дараагаар нь төлөвлөх иймэрхүү байгаа юм байна гэж ойлголттой туслах болов уу. За түүнээс гадна ямар нэг мэдрэмжүүд тань төрсэн байгаа тэдгээрийг дараад байсан бол тэдгээрийг дарах гэхээсээ илүү шулуун шударгаар гаргахад тань туслахаар байна. За сарын дунд үе гэх юм бол бүх зүйл илүү нийгмийн хүрээнд илүү идэвхтэй болж өгөхөр байна. Та хэдий 11-р гэр буюу таны урт удаан хугацааны зорилго, найз нөхөд, за хамтран ажиллагчид, үзэгчид, за үгүй бол
хүрээлэл болон урт удаан хугацааны таны алсын харааг илэрхийлж байдаг гэр дээр ангараг бод бөгөөд эдгээр нь санчиртай холбогдсон холбоос үүсгэж байгаас гадна нар бөгөөд керон гих шархацсан хангагч гих дагуулууд хоорондоо холбогдож бүх зүйлийг идэвхжүүлж өгж байна. Ингэснээрээ магадгүй таны ирээдүйн зорилго чиглэлтэй холбоотой бүх зүйлийг шинжилж өгөх боломжтой харагдаж байна. За энэ нь юу гэсэн үг гэх юм бол та ямар нэг байдлаар зорилго тавиад түүнийхээ төлөө илүү тэмцмээр зормоор тэрийг болгож бүтээмээр санагдах. За түүнээс гадна өөрөө үзэгчдтэй болох. За үгүй бол нийгмийн сүлжээ харилцаа холбоо ийм коммуникац хийдэг хүрээлэл уулзалтуудад явмаар санагдах боломжтой гэж харж байна. За тэгвэл энд санчир болон далайн гаригууд хоёулаа холбогдчихсон байгаа учраас зөвхөн ийм хөөрөө зангаар хандах гэхээсээ илүү танин мэдэх зорилгоор байх болов уу гэж харж байна. За тэгээд ангараг гариг маань та эдийн 6 дугаар гэр бол 11-р гэрийг аль алийг нь удирдах өгч идэг учраас ямар нэг байдлаар ажлын орчин нөхцөл бөгөөд урт удаан хугацааны зорилго найз нөхөдтэй холбоотой зүйлс дээр таны хичээл зүтгэл чармайлт өдөр тутамдаа хэр их зүйлийг өөрөөсөө гаргаж чадчих. Тэр нь болохоор бодит байдалтай шууд уйлдаж өгөх боломжтой нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байна гэсэн үг. За тэгэхээр та ямар нэг байдлаар өөр ирээдүй хүслэе гэж бодоход байгаа зуршил хүрээлжүүлж байгаа хүмүүс бөгөөд төлөвлөгөөндөө илүү нухацтай хандах ёстойг тань илтгэж өгч байна. За тэгэхээр түрүүн хэлсэнчлэн урт удаан хугацааны зорилгоныхоо төлөө илүү хүчтэй тэмцэж эхлэх. За түүнээс гадна найз нөхдийн хүрээлэл, нийгмийн хүрээллийг солих. За үгүй бол эдгээрт илүү ийм тодорхой хил хязгаар тавих. За түүнээс гадна ямар нэг зүйлийг онлайнаар захимаар хиймээр санагдахаас гадна өөрийн гэсэн ийм хүрээллийг үүсгэх, бусадтай илүү өөрийнхөө сурч мэдж байгаа зүйлийг хуваалцах хүсэл төрөх болов уу гэж харж байна. За түүнээс гадна ирээдүйтэйгээ холбоотой, за түүнээс гадна алсын хараатай тань холбоотой зүйлс дээр та цаанаасаа ийм гоё тогтолсон өдөөгдөж өгсөн буюу тийм зүйл хийвэл гоё гэсэн мэдрэмж авч байгаа мөртлөөсөө тэрийгээ танд бас тодорхой хэмжээгээр тэрийг бодит болгохын тулд илүү дарамтууд орж ирэх боломжтой. За тэгээд түрүү хэлсэнчлэн шинэ сар та нэгдийн 11-р гэр дээр гарч байгаа учраас бүх зүйлийг илүү хүчрхэг болгож өгөөд түрүүний хэлсэн шинэ зорилго мөрөөдөл, шинэ найз нөхдийн хүрээлэл, за тэгээд шинэ амьдралын бүлэг, шинэ хамтралуудыг бий болгож өгөх боломжтойгоос гадна ангараг болон мууд гаригууд нь санчиртай холбогдснороо бүх зүйлийг магадгүй нухацтай болгож өгөөд бүх найз нөхөдтэй нь таны чиглэж байгаа зорилго руу хамт байхгүй маа. За тэгээд бүх таны мөрөөдөл, таны энергийг хүртэх шаардлагагүй буюу тэрний араас хөөцөлдөөд болохгүй. За өөрөөр хэлбэл энерги цөөхөн хэдэн зүйлс рүү чиглүүлэх ёстой гэдгийг тань сануулж өгч байна. За сарын төгсгөл үеэр бүх зүйл илүү хувийн шинж чанартай болж ирэхээр харагдаж байна. За яагаад вэ гэх юм бол цувар болон Юранус буюу Тэнгэрийн ван гаригууд маань та хэдий 12 дугаар гэр дээр холбоос үүсгэнийхаа дараахан тусдаа таны 1-р гэр рүү орж ирэх болно. За энэ нь болохоор та хэдийн хувь хүний зан чанарын хувьд маш том өөрчлөлтүүдийг оруулж ирэх болно. За тэгснээрээ сарын төгсгөл хэсэг бүх зүйл илүү хувийн шинж чанартай байгаа. Та магадгүй илүү ядарсан бүх зүйлийг эргцүүлж бодсон, сэтгэл хөдлөлтөө автсан, тайван бус байгаад байсан бол бүх зүйл илүү ойлгомжтой болж ирээд танд тод том руу харагдах болно. За та магадгүй бусдын өмнө илүү ил тод баймаар санагдах, бусдыг өөртөө соронд бит татах. За түүнээс гадна шинэ зүйлсүүдийг туршиж үзэх, за магадгүй өөрийнхөө дүр төрх, гадаад төрх байдал, загвар, түүнээс гадна дуу хоолой ямархуу байдлаар харагдаг гих бүх зүйлстэй өөрчлөлт шинжилэл хиймээр санагдах боломжтой байна. За тэгэхээр энийгээ дагаад магадгүй таны амьдралд ийм өвөрмөц та өөрөө төсөөлж бодоогүй байсан ийм зүйл мэдэрч байгаа гэдгийж мэдээгүй байсан зүйлсээ анзаарах боломжтойгоос гадна зөв бэлэг тань илүү тод томрон болох, за илүү ийм бодтой зүйлүүд зүүдлэх, өнгөтөөр зүүдлэх, за түүнээс гадна дөрөв хэлсэнчлэн гадаад төрхөндөө шинжилэл өөрчлөлт оруулах, тань хүмүүс таныг хараад танаас нэг л өөр зүйл байна гэдгийг анзаарч мэдрэх, өөртөө илүү ихтэй дур булаан бөгөөд өөрийгөө илэрхийлэх хэмжээний хувьд өөрөөр хандах. За түүнээс гадна өөрөө та ерөнхийдөө бол өөрчлөгдчихсөн байгаагаа мэдэрч анзаарах болов уу гэж бодож байна. За магадгүй зарим хүмүүсийн хувьд итгэл үнэмшил гадаад руу аялах, за боловсралтай холбоотой
илүү одоо ийм дарамт орж ирснээрээ эдгээр нь таны одоо ирээдүгөө харах хандлагад өөрчлөлтүүдийг оруулах нөлөөлөл үзүүлэх боломжтой байгаад байна. За тэгэхээр энэ сар юу хийвэл тохиромжтой вэ гэх юм бол танд одоо сарын эхэнд баяр баясгалаасаа юу авчирдаг байна? Тэдгээрт илүү анхаарал хандуулаад тэдгэрийг одоо илүү амьдралдаа оруулж ирэх, илүү хийх. За түүнээс гадна ирээдүйнхээ талаар одоо илүү нухацтай төлөвлөгөөнүүд гаргах зүгээр л ийм завгүй байгаа өдөр тутмынхаа амьдралд одоо дарагдаад авах гэхээсээ илүү ирээдүгөө чиглэсэн том дүр зураг зорилгоо харах. За түүнээс гадна танд одоо маш чухал гэж бодсон одоо 1-2 100 зорилгыг барьж аваад түүнийхээ төлөө маш нухацтай шаргуу хөдөлмөрлөх. За ямар нэг байдлаар одоо шаардлагатай бол найз нөхөд болон таны одоо эргэн тойрны хүрээллээ өөрчлөх буюу шинэ найз нөхөдтэй болох өмнөх хэдийгээ тавьж явуулахад боломжтой. За түүнээс гадна сарын төгсгөл үед ерөнхийдөө бол өөрийнхөө одоо энерги эрч хүчмийг илүү одоо хадгалж нөгөөд 7 жилийн хугацаанд болох одоо Uranus буюу Тэнгэрийн ван гарагийн шинжилтэд өөрсдийгөө бэлтгэхэд таатай үе байна. За би энэ талаар дараа нь бичлэг оруулах тул та subscribe дарж тэр бичлэгээ маань алдалгүй үзээрэй. Энэ одоо Uranus буюу Тэнгэрийн ван гарагийн нөлөөлөл нь та хэдэд бүхэл бүтэн 7 жилийн хувьд та хэдийн 1-р гэр дээр явах учраас одоо маш том өөрчлөлтүүдийг авчрах болно. За тэгэхээр энэ сард эхрийн орныхон маань юу хийхээс зайлсхийгээрэй гэж зөвлөх вэ гэх юм бол одоо нийгмийн хүрээлэл найз нөхдийнхөө төлөө өөрөө өөрийгөө хит их зориулах. За түүнээс гадна бүх одоо шинэ санаа болон урилгад одоо оролцох гэж хичээгээ тэр болгоны араас хөөцөлдөөд өөрийгөө ядраах. За урт удаан хугацаанд найзалчихсан юм чинь, танил юм чинь, байсан юм чинь гэдэг үүднээс хандаад эргэн тойрондоо одоо шаардлагагүй буюу одоо тантай санал нийлхээ болчихсон, таархаа болчихсон хүмүүсийг байлгаад байх. За таныг цаанаасаа ядраагаад байгаа одоо тиймэрхүү төлөвлөгөө байтал тэрийг одоо хийх ёстой гिचгээд хид тууштай байх гадах хандлага бас тавьж явуулах хэрэгтэй болов. За түүнээс гадна сарын төгсгөл хэсэгт заавал танд амралт хэрэгтэй учраас тэрийгэ битгий одоо шаардлагагүй юм шиг үгүй бол хойш тавиарай гэж зөвлөмөр байна. За тэгээд илүү он сартай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 4-р сарын ерөнхий бичлэгээ үзээд илүү ойлгомжтой цогт мэдээлэл аваарай гэж зөвлөе. За тэгэхээр бичлэгээ дуустал нь үзсэн хонь өхөр эхрийн орныхондоо баярлалаа. Таны орд хэрвээ ороогүй байх юм бол дараа дараагийн бичлэгээр орохдвол цогтойгоо хамт байгаарай. Баярлалаа. Баяртай.